За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргье. За 7 хоногийн 2 дахь өдөр. За өнгөрсөн 7 хоногийн хагас бүтэц сайнд Дональд Трамптай энэ 3 хүн уулзсан байна. Мил Гибсон, Джон Войд, Сильвер Сталлоне гэсэн энэ 3 хүн. За энэ 3 хүн хинбэ гэхээр Америкийн засгийн газрын соёл урлагийн сайд гэж яддаг 3 хүн. Тэгээ энэ 3 хүн кино үйлдвэрлэлийн тал дээр өөрийн гэсэн төсөл төлөвлөгөөг боловсруулж болол санал болгосон байна Дональд Трамп. За Дональд Трамп энэ гуравтай уулзсны дараагаар өөрийн төрч сошиал суваг дээр ийм мэдээллийг тавьсан байж чинь тийм. Одоо энэ. За юу гэж үздсэн бэ гэхээр за Америкийн кино салбар бол маш хурдан мөхлийн иргэнтэл тулж байна гэж үздсэн байна. Тэр гурван мэдээллээс үзээд. За бусад улс орнууд бол төрөл бүрийн урамшуулал, дэмжлэг санал болгож манай кино бүтээлчд болон студийг Америкийн нэгдсэн улсаас татан гаргах оролдлого хийж байна гэж хэлсэн байна монголоор. Үүний улмаас Холливуд төдийгүй Америкийн нэгдсэн улсын олон бүс нутгууд хүнд цохилтонд орж байна. Энэ бол санаатаагаар зохион байгуулсан үйл ажиллагаа бөгөөд манай үндэсний аюулгүй байдалд шууд зан хэлж байна. Үүн дээр нэмээд энэ бүх мессеж тараалт сортлохуулан хэрэгсэл болж байна гэж. За тэгээд ийм би худалдааны яам болон Америкийн нэгдсэн улсын худалдааны төлөөлөгчийн газарт үүрэг өгч гадаад орнуудад үйлдвэрлэгдсэн манай улсад нэвтрэн орж бурж бүх кинонуудад 100% гайлын татвар оногдуулнаа гэдэг шийдвэр гаргасан байна. За энэ бол том шок болсон. Ер нь бол юу вэ гэхээр бид нар мэдж байгаа шүү дээ. Бидний амьдралд миний хар багаасаа ингэж явсан тэ соёлыг үзэх үзэлт хамгийн том нөлөөсөн зүйл бол мэдээж Америкийн Холливуудын кино тэ. Бид нар баг бахта Холливуудын одуудын зургийг сонин дээрээс хайчиж наадаг байсан. Энэ гурван одоо хүнийг бол их олон жил харж киног нь бол үзэж ийсэн тэ. Одоо энэ Мил Гибсний нөгөө нэг Ирландд тоглодог ямар зүрх вүлээ гэдэг ч юм уу тийм бидний амьдралд нөлөөлдөг соёл урлаг гэдэг зүйл бол кино урлаг гэдэг зүйл бол яг хоо соёлыг бүтээдэг. Энэ тархалт Америкийн Холливуудын тархалт дэлхийг эзэлдэг, дэлхийг соёлжуулдаг. Бүх улсууд Холливуудын кино үзэж идэг. За тэгэхээр энэ үн дээр яасан бэ гэхээр 100% тариф оногдуулнаа гэх. Тэ? Энэ гурван ерөнхий санаачилсан үндсэн дээр Дональд Трамп ийм мэдээлэл хийчихэж байгаа шүү. За энэ бол шок үзүүлж байна. За тэгвэл хэдүүлээ нөгөө Америкийн нэгдсэн улсын кино салбар Холливуд тийм үү. 2020-оос 2025 онд ер нь хичнээн хэмжээний гадаад зах зээлээс орлого олж ирсэн гэдгийг сонирхол л доо. За гадаад зах зээлийн орлого нь бол 2020 онд бол 1.5 тэрбум байсан байна. Зөвхөн кино театрт байхгүй юу. Стримингийн орлого нь 15 тэгээд 16. За энэ үе юу вэ гэхээр нөгөө ковид үе учраас ер нь бол ковидын үеийн нөлөө кино театруудад зах зээлээ стриминг үйлчилгээ буюу тэр Netflix эдэрт алдах маш том нөхцөл болсон бид нар мэдж байгаа шүү дээ. Ер нь бол онлайнаар гэртээ зургатнаасаа зүгээр түрээслээд кино үзэх сонирхол хүмүүст бол айгүй хийгсэн. За ингээ харьцаа бүр аимшигтай алдагдсан л да. Жишээ нь 21 онд бол кино театрт 3 тэрбум, 22 онд бол 6 тэрбум, 23 онд 7.5, 24 оных нь болохоор 7-8 орчим, 25 оных 7.5. Ер нь бол нэг тийм өндөр өсөлт үзүүлэхгүй. Гэтэл стримингээс олж байгаа нь болохоор 15 тэрбум, 18, 22, 25, 28, 30 гэсэн ийм урьдчилсан тооцоонууд бол орж ирж байна. За ингээд нийт орлогоор аваад үзвэл ер нь бол Америкийн нэгдсэн улсын Холливуд кино үйлдвэрлэлийн орлого нь тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа тийм. Жишээ нь 2021 онд Spider-Man бол 1 тэрбум бол гадаадаас олж ирсэн байна. За 22 онд бол Top Gun Maverick те 728 сая доллар. За Avatar бол бас нэлээд том амжилт үзүүлж ирсэн байна. 23 онд Oppenheimer үзүүлж ирсэн. За 24 онд Deadpool байна те. Энэ жилийнхоо жишээ нь Thunderbolts гэдэг кино орж ирэх гэж байна гэдэг ч юм. Иймэрхүү. За тэгвэл Холливуудын орлого тий нийт одоо дэлхийгээс олж байгаа Америкийг энэ тооцоолол бол зөвхөн юу
За яг хоо бичлэгээ. Энд хийх үү, тэнд хийх үү? За энэ бичлэг хаана их нь яг би та бүхэндээ нэг зарын чанартай мэдээлэл хүргэе. Манай анхан шатны 5 хоногийн арилжааны үнгүй сургалт нэгд өдөр болгон 11 цагаас эхэлж байгаа. Та бүхэн суухыг хүсвэл манай доор харж байгаа пэйж рүү хандаад бүртгүүлж болно шүү. Юунаас олдог орлого гэж? Гадаад улсуудаас орлого гэсэн. Тэгвэл энэ тооцоол бол яг хоо нийт Америкийг оруулаад тооцсон орлого гэсэн үг байхгүй. Жишээ нь 2020 онд бол 35 тэрбум олж исэн байна. 21 онд 42, тэгээ 22 онд 50, 57, 60 гэдэг ингээд тооцоо явж байгаа. За эндээс ингээд харьцуулаад үзэхэд Америкт гарч буй киноны орлого нь дэлхийн нийтээр олж байгаа орлогын нь бараг 40% эзэлж байгаа. Дангаараа гэсэн үг байхгүй. Тэгэхээр Америк бол хамгийн том өөрөө үйлдвэрлэгч улс, тэгээд яаж ийн гэсэн үг. Хэрэглэгч улс гэсэн үг байхгүй. Яг кино салбар дээр гэсэн. За тэгээ гадаад улсууд дээр ерөнхийдөө хамгийн том байр суурь эзэлдэг улсын нэг бол Хятад улс гэж. За жишээ нь Америк нэгдсэн улсын кинонууд Хятадын зах зээлээс орчин орлогыг аваад үзэхэд 2020 онд бол жишээ нь 600 сая долларыг олж исэн байна. 21 онд бол 1.1 тэрбумыг олж исэн байна. 22 онд бол 1.5 тэрбум, 23 онд 1.7, 2024 онд 2.1 тэрбум. За 2025 онд бол 1.8-аас 2 тэрбум. Тэгээ энэ Хятадаас орлого жоох эвгүй болж байгаа. Яагаад гэхээр худалдааны тарифын дайнтай холбоотойгоор Хятад улс бол ерөнхийдөө ямар зүйлийг ярьж байна вэ? Холливуудын киног бити үзээч. Тэгээ ер нь бол Холливуудын кино гаргахгүй гэдэг иймэрхүү тарифын юм дээр орж ирж байгаа. Ингэснээсээ болоод Америк нэгдсэн улсын Холливуудын салбар зах зээл Хятадын зах зээлээс 1.8-аас 2 тэрбумын орлогоо алдах маш өндөр магадaltaй болчихж байгаа гэсэн үг. Ийм бас явагдаж байна. За тэгвэл Дональд Трампын мэдээлэл ямар очтой вэ гэхээр та нар манад кино хийж байна. Тэгвэл та нар хийж байгаа кино та нар манад кино яаж гэнэ зарж байна тийм үү? Энэ киногоо манад үйлдвэрлэе тий. Сүүлийн 10 жилийн хугацаанаас хойш Лас Вегаст хийж буй киноны одоо тий ажил нь 40%-аар буурсан гэж үздэг. Нэгсэндээ кино яаж гэнэ гэхээр зураг авалтууд ганц Америкт байхаа ерөөсө болсон. Австралид хийж гин, Их Британд хийж гин, Ирландад хийж гин, Азид хийж гин. Бид нар мэдхийн Netflix-ийн хамгийн алдартай бүтээлийн нэг болох те Squid Game гэхэд Солонгост хийдэг. Солонгос руу бол нэлээд олон контентыг хийж дэлхий рүү цацж байна, тийм үү? Тэгэнгүүт ерөнхийдөө Дональд Трамп юу ярьж байгаа нэхэр энэ гадаадад хийгээд байгаа кинонуудыг хэрв Америкийн зах зээл дээр гаргаж байгаа юм бол 100% татвар төлөө гэдэг нөхцөл явж байгаа гэсэн. За хэдүүлээ тэгвэл Америкийн нэгдсэн улсын татварыг сонирхох юм л тийм. Ер нь татварын төрөл нэг иймэрхүү татварууд байдаг тийм. Холбооны корпорацийн орлогын татвар, мууч улсын корпорацийн орлогын татвар, хувь хүний орлогын албан татвар. За энэ бол яг хөө тэр нөгөө жүжигчтэй хамаатай асуудал байж байгаа. За хувь хүний орлогын албан татвар, борлуулалтын татвар, кино боловс үйлдвэр хөрөнгийн татвар, кино үйлдвэрлэлийн тусгай татвар, гадаад орлогын татвар гэсэн ийм байж. За ер нь бол хамгийн том татвар бол 21% байна гэдэг ийм заалцтай явж байгаа. Тэгэхээр энэ татвар дээр нэмэх нь 100% гэсэн үг байхгүй. Ийм татварыг бол санал болгож байгаа гэсэн. За энэ дээр бол хамгийн том цохилт авахлтыг Disney, Warner Bros, Universal гэдэг ч юм уу иймэрхүү юунууд бол нэлээд шок ороод гайхаад байгаа. Яагаад гэхээр за одоо ингэж байгаа байхгүй. За бидний мэдхтэй Avengers гэдэг кино, Marvel-ийн DC-ийн кинонууд одоо юу гэдгийг зураг авалтыг ганц Америкт хийхгүй, Их Британд хийж гин, Канадад хийж гин, Австралид хийж гин. Тэгээ Америкт хийж. Тэгэхээр хэдэн хувийн гадаадад хийвэл 100% татвар төлөх юм. Хэдэн хувь нь Америкт байвал татвараас хөнгөлөх юм гэдэг нь тодорхой бус байна. Мэдээлэл айгүй тодорхойгүй байна гэдэг. Энэ ерөөсө тодорхой юм баагүй. Зүгээр л нөхөр Twitter дээр би татвар авнаа л гэж зүйл хэлсэн байж. Юу төр сошиал дээр гэсэн үг тийм. Нарийн мэдээллийг гаргаар. Үүний улмаас болж яасан бэ гэхээр кино үйлдвэрлэлийн компаниудын хувьцаа 2% уналтыг үзүүлж байгаа гэсэн үг байна. Энэ нь бусад улсуудаа сандралыг авч. Яг тэгэхээр кино үйлдвэрлэлийг дэмждэг улсууд байна л та. Татврын урамшуулал хөнгөлөлт үзүүлдэг. За үүний хамгийн том нэг Британи гэдэг юм байна, Австрали гэдэг юм байна, Канада гэдэг. Тэгэхээр яадаг гэсэн үг Холливуудын кинонууд ерөөхдөө гадаад зураг авалтаа хийхдээ яах нь энэ улсуудад одоо энэ зураг авалтуудыг хийж ингэж киногоо илүү сонирхолтой болгох, өрнөлттэй болгохыг хичээдэг гинэ. Тэнгүүд энд үйлдвэрлэл явахаа болохоор эдний орлого буурахад эдгээр санаа зовж эхэлж байна. Зөвхөн Америкт
хийгээд байна. За хэрв энэ улсуудад энэ киног хийх юм бол энэ кино яг юун дээр очих вэ гэхээр за богор одод өртөг өсөж орж байна тийм. А сүүлийн үед бол одоо жишээ нь зарим нэг кинонуудын зардал бол нэлээд өндөр байгаа шүү дээ. Тэгээд тэр зарлаад авахгүй хэмжээний орлого болохоор санхүүгийн хувьд одоо нэг кинонд алдагдал гарахад тухайн компани бол нэлээд том хямралд ордог тийм. Бидний мэдхээр жишээ нь Disney-ийн хамгийн сүүлийн үеийн кино Цасан гобо 7 одонд хар жүжигчин тоглуулсан гэдгээсээ болж одоо үнэлгээний хувьд бол маш бага үнэлгээ авч ирсэн бид нар бол харж ирсэн. За кино театр дээр ч гэсэн ойлгохтой орлого олж чадаагүй. Гэтэл энийг одоо өөр улсуудад хийсэн бол дахиад 100% татвар оногдуулахаар эднийх орлого олохын тулд яг ёстой вэ гэхээр өртгөө өсгсөн учраас гарах зардал өсгөх. Нэгсэндээ стримээр гаргахаар л стримийн зардал өсөх юм байна. Кино театрт гарах юм бол киноны билетний үн өсөж орж ирэхтэй. За тэр дундаа Монголд хүртэл яах нь билетний үн өсөж орж ирэх. Ийм юм. Эргээд энэ нь нөгөө Холливуудын киноны хөгжлийг бол зогсоох юм сөрөг нөлөө байна. Гэхдээ энэ дээр ямар нэгэн байдлаар эцсийн хариу гараагүй. Гэхдээ ямар ч байсан Холливуудын кино татвар оногдуулах нь бараг ойлгомжтой болж байна. Хамгийн гол нь 100% гэдэг татвар баах уу, багасгаж орж ирэх үү? 100% нь харилцан адилгүй хэдэн хувийг нь Америкт хийсэн, хэдэн хувийг нь гадаад хийсэн гэдгээс бол хамаарх нэ. Тэгвэл Монголд энэ кино салбар ямар байгаа вэ те? Монголд бас мөн адилхан дотоодын кино үйлдвэрлэл нэлээд хөгжиж, ер нь бол те кино театрт болон Univision, Sky Media, Woo гэдэг зүйлүүдээр бид нар киног үздэг. Гэтэл дотоодын үйлдвэрлэлийн хувьд бол киноны өрнөл бол олигтой байж чаддгүй шалтгаан нэгдэл санхүүжилт багтаа, хоёр дахь нь яг нь ашигын хувьд бол бага. Тэгээ энэ дээр бол кино театруудын давангаа байдлаас нэлээд харагддаг. Жишээ нь та өргөө кино театрт кино хийгээд гаргахаар бол орлогын 50%-ийг өргөөд тушаах ёстой гэдэг иймэрхүү нөхцлүүд заавал тэгээд маркетингийнх нь зардлуудыг нь тусад нь өргөөдөр өгөх ч юм уу те. Тэгэхээр энэ зардлаа дагаж чадахгүй кино хийсэн компаниуд эргээд яаж юм дахиж кино гаргах чадамжгүй болж байна. Эргээд энэ нь нөгөө уран бүтээлчдээсээ болсон биш олон татвар олон хэмжээний те орлогын одоо багасгах зүйлүүдээс бол кино үйлдвэрлэл зогсдог. Энэ үйлдвэрлэл одоогоор Холливуудад болох гээд байна гэсэн. Тэгэхээр илүү дэлгэрэнгүй сонирхож цаашдаа шинэ мэдээллийг авъя гэсэн хүсвэл манай YouTube суваг дээр subscribe хийгээд лайк дараарай.